Буцах чиглэлгүй нислэг буюу камиказе нарын гунигт түүх. Хүн төрөлхтний түүхийг харж илүүд болох дэлхийн 2 дугаар дайны үед Японы эзэнт гүрний цэргийн нисэх хүчний зүгээс холбоотны армийн эсрэг явуулдаг байсан нэг бодлого бол камиказе хэмээх давталгаан байлаа. Монголчуудтай холбоотойгоор үүссэн энэхүү камиказе хэмээх нэр томьёо 13 дугаар зуунд Японыг эзлэхээр явсан ч далайн хүчит хар салхинд цохигдол сүрсэн Хувилай хааны флот болон Хувилай хааны наран улсыг эзлэх гэсэн 2 удаагийн оролдлогын үеэр бий болж Монголын флотыг сүрүүлсэн далайн хар шуурганаас үүдэлтэй ажээ. Япончууд өөрсдийг нь аварсан хар салхийг камиказе хэмээн нэрлсэн бөгөөд энэ нь тэнгэрийн салхи гэсэн утгатай үг юм. Харин дэлхийн 2 дугаар дайны үед энэ нэрээр дайсны хүлэг онгоцыг сөнөөхөөр өөрийн амь насыг гаргуунд нь хайж нисэх онгоцтойгоо дайсны хүлэг онгоцыг мөргөн сүрүүлдэг амиа золиослогч нисгэгч нарыг нэрлэдэг болсон байна. Ядгуур угсаа, ёс журам, итгэл үнэмшил өндөртэй жинхэнэ эр хүний жишг болсон самурай нараас үлгэр жишээ авсан камиказе нар Америкийн нэгдсэн улс болон Английн цэргийг бидэл бут нэргэн гэдэгтээ бат итгэлтэй байдаг байсан болохоор амиа хайрлалгүй дайсныхаа байг мөрөгдөг байв. Тэд төмөр шувууга хүлэглэн агаарт гарахдаа үхлийн өөдөөс нисэж буйгаа мэдэж байсан. Камиказе нарын хувьд энэ бол буцах чиглэлгүй нислэг байсан юм. Дэлхийн 2 дугаар дайны үеийн Японы амиа золиослогч нисгэгчид Америк цэргүүдийн аимшигт шөнийн хар дарсан зүүдэн байсан бөгөөд тэднийг аимшигт зэвсэг гэж нэрлэдэг байлаа. 1944 оны намар Японы талынхан дайнд ялагдана гэдгээ бүрэн ойлгожээ. Тэд нөхцөл байдлыг өөрсдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд ямар нэгэн зүйлс зайлшгүй хийх шаардлагатай болжээ. Тэр тусмаа Америкийн хүчирхэг агаарын цэргүүд 95 ширхэг сөнөөгч онгоц тээвэрлэгч хүлэг илгээхэд Япончууд дөнгөж 16-г гаргаж чадсан байна. Хүч мохисцсан уг асуудлыг Японы адмирал Такезиро Ониски камиказе нарын тусламжтайгаар шийдвэрлэхээр болжээ. Зарим нэг хүмүүс адмирал Такезиро Онискиг шүтэн биширдэг байсан бол зарим нь хит хатуучилтай зангаас нь олж үзэн яддаг байжээ. Учир нь Такезиро бол харбор руу хийсэн давталгааны төлөвлөгөөг гаргагчдын нэг юм. Адмиралын хатуу чанга байдлын ачаар Японы цэргүүд Манилыг ойролцоох Америкийн Кларк Филд байлдааны бааз руу нислэг хийж Америкийн нисэх хүчнийг байлдаанд оролцох боломжийг нь удаан хугацаанд хааж байжээ. 1944 оны намар Такезиро нь амиа золиослогч нисгэгчдийг ашиглан дайсныхаа хүчийг тэр тусмаа агаарын бөмбөгчдийн хүчийг сулруулах санааг сэджээ. Такезирогийн загтал дээр миний бодлоор агаарын хүчийг бүрэн дүүрэн дээд зэргээр ашиглах цорын ганц боломж байна. Үүний тулд сөнөөгч онгоцнуудыг жолоодох амиа золиослогч нисгэгчдийг бэлтгэх хэрэгтэй. Онгоц тус бүр дээр 250 кг бөмбөг байх ёстой бөгөөд Америкийн агаарын хүчний хүлэг онгоцнууд руу довтлох учиртай гэжээ. Энэхүү хэрцгий төлөвлөгөө нь олон хүмүүсийг цочролд оруулсан боловч тулгамдсан нөхцөл байдлын улмаас түүний санаачлагыг удалгүй дэмжиж амиа золиослогч нисгэгчид камиказе хэмээх нэрээр бэлтгэгдэж эхлэв. Япончууд ийм юр бусын байлдааны тактикийг их өөрөөр хүлээн авч байв. Лусан арлын байлдааны бааз дээр камиказегийн 4 баригад бий болжээ. Залуусыг камиказе болгох нь тухайн үед мод болоод байлаа. Тэдний ихэнх нь насан туршаагүй шахуу залуу нисгэгчид байв. Нисгэгчид даалгаврынхаа өмнө шагнуулдаг байв. Сайн дурын нисгэгчид дайсныхаа өөдөөс нисч эх орныхоо төлөө амиа өгөхийн тулд тисч ядаж байсан бөгөөд зөвхөн нисэх тушаалал хүлээж байв. Камиказе нар өөрсдийн ёс заншил дүрм журамтай болжээ. Амиа золиослогч бүрийн толгой дээр наран усыг дүрсэлсэн улаан дугуйтай цагаан давуу боодог байв. Тэр үед ийм толгойн боолтыг Японы самурай дайч зүүдэг байжээ. 1944 онд Хашимаки хэмээх энэхүү толгойн боолт нь камиказе нарын албан ёсны таних тэмдэг болсон байна. Нисгэгчид самурайн дүрмийг баримталж дайснуудаа өшөөл үл үзүүлэн өөрсдийн амь насыг ч гэсэн хэрцгийгээр золиослдог байв. 1944 оны 10 дугаар сарын 25-ны өдөр камиказе нар анхны тушаалаа авчээ. Юкиосакигээр толгойлуулсан 9 онгоц Мабалакатын онгоцны буудлаас нисч Америкийн хүлэг онгоцнуудыг чиглэн нисжээ. 9 онгоцны 4 нь бусад онгоцнуудаа бөмбөгтөгчөөс хамгаалах хамгаалагчдын үүрэг гүйцэтгэж давталгааны үр дүнгээ тэмдэглэн авч байв. Камиказе нар Английн хүлэг онгоцнуудыг олж харсан даруйда онгоцтойгоо шууд доош унжээ. Нэг онгоц нь Америкийн Сентла усан онгоцны нислэгийн талбай дээр унжээ. Сентла усан онгоц маш том гэмтэл авч 5 минутын дотор асгарсан түш галтай нийлэн дэлбэрэлт болсноор гал давтсан байна. Хүлгийн багийнхан онгоцоо аврах ямар ч боломжгүй байсан учраас далайн гүнд живжээ. Бусад камиказе нар нь ч өөрсдийн байрнуудаа олж бусад 3 хүлэг онгоцонд хүн тохирол учруулсан байна. Хоёрхан камиказе Америкийн Bunker Hill тээвэрлэгч онгоцыг мөргөн сүрэхдээ 389 хүнийг хороож 263-ыг нь шархтуулжээ.
1945 оны 11-р сарын 1-ний өдөр Америкчууд Японы газар нутаг дээр Олимпик ажиллагаа хэмээх десант болгожээ. Энэхүү десант нь Фукуруи болон Камиказе нарын 5225 онгоцыг сөнөх ёстой байв. Энэ ажиллагаа нь Японы төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ. 1944-өөс 1945 онуудад 3900 орчим Японы нисгэгчид амиа золиослон таалал төгсжээ. Харин адмирал Такезеро Онисин Японыг бөмбөглөөсний дараа 1945 оны 8-р сарын 16-нд өөртөө харакири хийж 12 цагийн дараа нас орсон байна. Камиказе нар Японы үндэсний баатар юм. Ганцхан камиказе гэхэд л мянган цэрэгтэй холбоотны хүлэг онгоцнуудыг сөнөн дэлбэлж байсан ба камиказе нар Америкийн нэгдсэн улсын Английн байлдааны 18 хүчирхэг хүлэг онгоцыг ганцхан өдөрт сөнөөж байжээ. Гэвч удалгүй холбоотнууд камиказе нарын онгоцыг нислэг дунд нь устгаж сурснаар Япончуудын мөрөөдөл үгүй болсон юм. Тухайн үед камиказе нарын хэрэглэж байсан Mitsubishi Zero хүлэг онгоц нь бат бөх биш ч хурд болон залах чадвараараа байлдааны шилдэг нисэх онгоцнуудын жагсаалтанд бичигддэг. Хөнгөн цагаан их бие бүхий Mitsubishi Zero нисэх онгоц харьцангуй хөнгөн учир бусад онгоцыг бодвол агаарт шумбан нисэх зэрэг чадвар нь илүү байсан байна. Тийм ч учраас Японы амиа золиослагч камиказе дивизийн гол хэрэгсэл болж байжээ.